За сайн байцгаана уу? Өнөөдөр бид бүхэн хүүхэд хамгааллын тухай уйлуулсан бусад хуулиар хориглогддог үеийнгийн дээрс хэлэх сэдвийн хүрээнд бол ерөөхдөө энэхүү асуудал манай үеийнхний дунд бол айгүй түгээмэл асуудал. Тэгэхээр үеийнхний энэхүү асуудлаас өөрсдөө сэргийлж мөн тэднийг хангалттай мэдлэг мэдгэдэггүнтэй болгохын тулд нийслэлийн захиргааны иргэн давзаалдах шатны шүүх болон гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран Шинэ Монгол Хармаа Фужи сургуулийн зөв гурвалжин элтгэх хурлаг мэтгэлцээний клубын сурагчид бид бүхэн хамтарч оролцлоо. Та бүхэн бидний контентыг хүлээн авцгаана уу? Тараад та бисэж чүү. мөнгө байгаа мó? Мөнгө. Чангаа. Тэр нөгөө нэг шинээрээс өгдөг. Нэш рүү. Нэш. Ханд. Яаш. Чи шинээрээс өгдөг. Тий. За, яасан хавцаа. Яагаад байх вэ? Яагаад исууч. Яагаад вэ? Хавцаа. Өө, яагаад чи ах. Өө, над. Зөө манайх уу. За манайхаа ороод ирээрээ. Чи одоо ямар уц бэрээд байгаа юм бэ? Эхлээд над уцыг харуулт ээ. Уцаа өдөртөө. Ой, за манайхаа ороод ир. Хин үү? Эхлээд над уцыг харуулт ээ. Наач энэ уцыг хараа. Энэ одоо юу? За чи нөө 100 төгрөгөө өгдөө. 100 төгрөг. За наадхандаа аган дүүн 3 шиг ундаа өдөрцөө юу? Яагаад байгаа вэ? Тэгээ хариулт нь өдөр за. Үгүй ээ. Яагаад? Чи юу яагаад гэдэг алийг бос. За. Яагаад? Хариулт экстрээр чи. Зөө гяц. За. Шүүх бүрэлдэхүүн орж ирлээ. Снов. Нийслэлдээ захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хурлаа дэсний мэдэгдээ. Өнөөдрийн шүүх хурлаанаар Хүүхдийн эрхийн улсын байцаагчд оржийн 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 3612 дугаар дугаартай шинжилгээний хуудас гаргасан гомдлыг хянаа илгэснээр судалж байна. Шүүх хурлааны нарийн бичгийн дараагаас эцэг илтгэе. Өнөөдрийн шүүх хурлаанд прокурор цэцэг Хүүхдийн эрхийн улсын байцаагч Дорж гомдол гаргагч Анар түүний хууль ёсны төлөөлөгч Хишиг тэдний өмгөөлөгч Саран насанд хүрээгүй хохирогч Баяр түүний хууль ёсны төлөөлөгч Няманар ирсэн байна. Анарт шүүх хурлаанд гарах тайлбар байна уу? Өнгөрсөн болсон энэ үйл явдал надад маш их зүйлийг ойлгуулсан. Үйл гэдэг ямар үнцэнтэй, алдаа гэдэг ямар хатуу зүйл болохыг харсан. Хин нэгэн санаатайгаа хорог их зүйл хийгүйч, үр дүн гэдэг ямар хүнд болохыг одоо л ойлголоо. Маш их хэмжиж байна. Насанд хүрээгүй хохирогчид шүүх хурлаанд гарах тайлбар байна уу? Шилжиж явсан сургуулийн маань орчинд болсон үйл явдлаас олж би энэхүү иргэн хохирогч болсон. Мөн энэхүү үйл явдал намайг сэтгэлзэн таагүй байдалд оруулж цаашиж айж санаа зовох шалтгаан болсон. Харин одоо бол би найзуудаа уучлж байгаа. Бидний өдөр тутамдаа гинэн томоогийн зандаа хөтлөгдөн тоглоом, шоглоом болон хийдэг зүйлс хин нэгний ирээдүйд ямар гим хор учруулахыг би төдийлөн анзаарахгүй л дээ. Харин найзуудынхаа энэхүү багахан алтанаас олж энэхүү гим хэргийн холбогдож болохоосаа хэмээх хүсгүй байгаад бол миний зүгээс ч мөн үеийнгийн найзуудаа гарах гомдол хэсэг байхгүй. Харин үүнээс цааш үеийнгийн найзууд маань бидний хооронд болсон хүндлэлгүй харилцаа, тааламжгүй уур амьсгалын үр дүнд хин нэгний ирээдүй хэрхэн яаж хохирч болохыг ухаараасаа хэмээх хүсэж байна. Та бүхэн ч мөн адил өөрсдөө хүсдэг хүндлэлээ бусдад ч гэсэн түгээд сураасаа хэмээх хүсэж байна. Ирэх бүхий албан тушаалны тайлбарыг сонсъё. Хүүхд хамгааллын тухай ойлголт зөрчсөн бол юу юм бол зөрчлийн үйлдэл хариуцлага тосноогүй заасан. Зөрчил холбогдож чанарын юм зөрчлийн тухай ойлголт аагийн зургаар зүйл урд хэсэг бүрийн ойлголт заасан. Өөрийг эцэг эцэг хамгаалж харгалзан дэмжигчийн зөвшөөрлгүйгээр
гэрэл зураг, дууд өрсний бичлэгийг мэдээлэл болон сурталчилгаанд ашигласан. Тэдгээр захин орчинд ашигласан төрөлсөн учраас роботын шийдлийг өгсөн. Прокурорын зөвлөлтийг сонсъё. Хүүхдийн эрхийн улсын байцаагч нь зөрчлийн тухай хуулийн 6-гийн 20-д заасан хүүхдийн эрхийн зөрчлийг шалгаж шийдвэрлэх хэрэгтэй. Энэ эрхлэлийн хүрээнд зөрчил холбогдогч амарт шийтгэл оногдуулсан хууль зүйн үндэслэлтэй. Зөрчлийн тухай хуулийн 3-ийн 2-р зүйлийн 1-р хэсэг зөрчил үйлдсэн. Зөрчил үйлдэх үедээ 16 наснд хүрсэн хэрэгт хариуцах чадвартай хүнд энэ хууль заасан шийтгэл оногдуулж алдагдлын арга хэмжээ хэрэглэнэ гэж зааснаар амар нь 16 нас хүрсэн учраас шийтгэл хүлээхэд болж байгаа тул зөрчлийн тухай хууль заасан шийтгэлээс чөлөөлөх хүсэл байх болно. Насан туршийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхэд гарах тайлбар байна уу? Миний хүү сахин болсон хэргийн улмаас хохирогчоор орж хүүхдүүд нас сэтгэл зүйн онцлогоос хамааран санаандгүй байдлаар бусдын эрхэнд халдах тохиолдолтой. Би ч мөн адил хүүхэд байсан үе байсан учраас ойлгож байна. Хүүхэд бүр ойлголцолтой сэтгэл зүйд ээлтэй орчинд өсөж хүмүүжих хүчтэй. Иймд эцэг их бид нар энэ зүйлийн талаар хүүхдүүдэд зааж сабаж энэ зүйлийн хор нөлөөг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Би физиологийн бус сэтгэл зүйн данд драма насан туршид нь үлдэж ирээдүйд нь томоор нөлөөлөх аюултай хамгийн харамсалтай билээ. Би энэ хэлсэн үгээрээ шүүгдэгч хүүхдээ өмөрч байгаа бас харин энэ зүйлийг битгий татаасаа бусаддаа хор уршиг нь ойлгохоосаа гэж хүссэндээ гэж байна. Насан туршийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхэд гарах тайлбар байна уу? За. Манай хүү энэ үйл явдалд бичлэг болон сургуулийн захин орчинд оруулахдаа ямар нэгэн гэм хор агуулгагүй тоглоомч томор болгон гаргасан. Энэ алдаанаас суралцж дахин ийм явдал тавьдаггүй байх ухаан сууж байгаа. Манай хүү зөрчлийн тухай шийтгэл авах томолтой байна. Бүгд найз цагааны шийтгэл хүлээж байна. Түүний ирээдүйг боловсрол, төлөвшөл, ажил мэргэжил, амьдралын чиг хандлага ноцтой нөлөөлж болшгүй тул зөрчлийн тухай заасан дээрх шийтгэл бүгдэд биш надад авах юм. Орон гаргачийн өгөөлөгчд шүүхэд гарах тайлбар байна уу? Миний үйлчлүүлэгч нь одоогоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчаа түүний хүүхэд насны дээрээ үлдсэн гинэт томоогүй үйлдэл нь зөрчлийн тухай хуулийн 6-гийн 2-р зүйлийн 3 дахь хэсэгт заасан хүүхдийн эрхийн зөрчсөн үндэслэлээр шийтгэл хүлээх болсон миний бие хүний харамсалтай байна. Миний үйлчлүүлэгчийн үйлдэл нь санаатай бус тухайн насны хүүхдийн нийгмийн харилцаа ойлголт төлөвшлийн төвшөнд хийгдсэн үйлдэл байсан ба тэрээр энэ талаар ухаарч үйлдэлтэй хэмжиж байгаа болно. Өсвөр насны хүүхэд манай хувьд захиргааны шийтгэл хүлээж байгаа түүний ирээдүйн боловсрол цаашдаа амьдрал сургууль нөлөөлөх үндэслэлтэй. Энэхүү утгаар эрхэм шүүгч та бүхнээс энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж хүүхдийн ирээдүйд эргээр нөлөөлөх шийдвэр гаргаж өгнө хэмээн хичээнгүйлэн хүсэж байна. Шүүх хурлааныг түр засварлуулъя. Холбогдох чанар амрын гаргасан хууль бус үйлдэл зөрчлийн тухай хуулийн хүүхдийн эрхийг зөрчиж, зөрчлийн шинжийг бүрэн гаргасан болгон олгогдсон байна. Тийм учраас зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчил үйлдэл тооцох үндэслэлтэй. Анхан хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдэл хийсэн тогтоогдсон зөрчилдөө шийтгэл хүлээх нь гарцаагүй. Учраас шийтгэлээс чөлөөлөх үндэслэгүй гэж үздэг. Ангар шатны шүүхийн шийтгэл. Зөрчил гаргаж шийдвэрлэх тухай хуулийн 8-ийн 2-р зүйлийн 1-8 9-р хэсгийг тусгай сонирхол болгох тогтоох. 1. Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж холбогдогч амрыг гаргасан шийтгэлийн хуудсыг зөвөр болгох. Тухай гомдлыг хэрэгсэхгүй болох тухай. 2. Тус шийдвэрт эрх бүхий оролцож талаар дарс заах гомдол гаргах. Прокурор эсэргүүцэл бичих хэрэгтэй дурд сугаа. Шүүх хууль хаасны мэдээлэл. Бид хуулиар зөрчил хариуцлага хүлээх ёстой. Ижил үндэстэй. Хиний шоолохгүй. Зөвхөн орчинд эдгээр дотоод амжилт байна. Ойлгож тусаад хүнлээ.
Энэ нэг биш. Ойлгох гэж. Инээж доорлох биш. Тасалж дэмжих гэж. Хүндэт бол жинхэнэ хүч. Дээрх бол жинхэнэ хүч. Тасалж. Баярлалаа. Хөдөлмөрийн нийгэм хамгааллын яамнаас 2024 оны 1 сарын 17-ны өдөр хүүхд хамгааллын тухай хуулийн шинжилсэн найруулгын улсын хурлаар батлуулж тус хууль болоод шинжилсэн найруулгын хууль нь 2024 оны 9 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн байгаа. За үрээд хүүхд хамгааллын хуулийг бид нэ сурчлан таниулахаар бол өнөөдрийн үйл ажиллагаа зохион байгуулж байна. За энэ үйл ажиллагааныхаа хүрээнд ерөнхийдөө хуулийн сурчлах ажлыг арай шинжлэх байдлаар хүүхдүүдийг шүүх танхимд одоо яг хуультай хамааралтай кейс шийдвэрлэлт хэрхэн яаж явагддаг гэдэг бол хүүхдүүдээр шүүхийн танхимд болоод өөрсдөр нь жүжигчсэн тоглолт хэлбэрээр тоглуулж одоо өөрсдийнх нь насны хүүхдүүдэд сурчлан таниулахаар зохион байгууллаа. За хүүхдүүд бол Монгол улсын ирээдүй. Тийм учраас хүүхдүүдийн гэмдрэг толбогдуулахгүй байх, өртөн сэргийлэх зорилгыг ямар хэрэгжүүлж байх нь бол төрийн байгууллагын бас бодлого нэг чиглэл, мөн эцэг эхчүүдийн үүрэг байдаг. 2024 оноос бид ерөнхий боловсролын сургуулийн өмнөх цэцэрлэгийн насны хүүхдүүдэд эрх зүйн мэдл суурь боловсрол олох юм сургалтыг зохион байгуулсан. Энэ сургалт маань маш үр дүнтэй хэрэгжсэн учраас бид 2025 онд хүүхдийн эрхийн байгууллага үүсч үлдсэний 100 жилийн ойг тохиолдуулаад хүүхдэд дэвтэж хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Зорилтын хүрээнд бол өнөөдрийн үе тэнгийн дээрлэх сэдвийн хүрээнд бол тус контентыг бэлтгэлээ. За тус сэдв бол мөн цаг үе олсон гол сэдв гэж үзэж байна. За ягаад гэвэл үе тэнгийн дээрлэлт бол даат хэлбэрээр явагддаг. За мөн ностой үр дагавар төрөж болзошгүй ийм үйл байдаг учраас ямар ч өрдөн зэрэглэх зайлшгүй шаардлагатай. Тийм учраас өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулсан. Гэр бүл нийгэм хөдлөр хамгааллын яам, Монголын шүүгчдийн холбоо, захааны иргэн шүүхийн хамт олонд бол талархал эрхэлж байна.